За, сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ подкастыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За, сэтгэл зүг зүгээр биш, зөвөр ойлгоё үрээтэй. Мета подкастын 3 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн подкастт маань зочноор сэтгэл судлаач Дэлгэр сайхан оролцож байна. За, сэтгэл судлаач Дэлгэр сайхан маань оролцож байна. За, тэгээд өнөөдрийн подкастын сэдэв болохоор буддын шишин ба сэтгэл судлал гэсэн сэдвээр ерөөхдөө ярилцах байгаа. За, тэгээд хамгийн эхлээд ерөөхдөө өөрийгөө илүү танилцуулбал маадч маань. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр наа Дэлгэр сайхан гэдэг бүгд найрамдах энтгэх улсад шашин судлаар одоо төгсөж байсан. Үүний дараагаар Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлал бакалавр магистраа төгссөн. За ийм одоо боловсрол талаас ярих юм бол одоо ийм байна. За хамгийн түрүүнд эхлээд тэгвэл буддын шашны талаар асууя. За тэгэхээр мэдээж энэ сэтгэл судлалыг буддизмтай одоо холбож тайлбарлах одоо төвөгтэй гэдэг юм уу те ийм одоо өөр оногдож байх шиг байна. Тэгээд энэ сайхан одоо ярилцлагад урьж оролцуулсанд баярлалаа. Тэгэхээр одоо урьж оролцуулсан зорилгыг харахад бол буддын шашныг сэтгэл судлалын өнцгөөс илүү тайлбарлах одоо агуулгатай юм шиг байна тийм ээ. Тийм, тэглэх яах вэ? За тэгэхээр буддын шашны би аль өнцгөөс нь илүү ярил одоо илүү зүгээр бай. За би тэгвэл одоо ингэж асууя. Та анх хамгийн эхлээд энэтхэгт буддын шашны талаар мэрэгчлэр эзэмшээ төгссөн байна тийм үү? За тэгээ Монголдо ирээд сэтгэл судлалаар мэрэгчлэр сурсан. Яагаад энэ хоёр мэрэгжлийг огтлцуулах болсон юм бэ? Буддын шашнаар сурч ирээд яагаад сэтгэл судлалаар сурах болсон бэ? Энэ хоёрыг хүсэж огтлцуулсан уу эсвэл ингээд өөрийн сонирхлоороо сурч идэл хоёулаа өөрсдөө огтлцсон уу? Тэгэхээр энийг ярихын тулд би энийг өрн дорны ялгаа байдсан байна гэдгийг бол айгүй их анзаарч байсан. Бид нар бол сэтгэл судлалын одоо энэ хүрээнд илүү өрний арга аргачлал, шинжлэх ухааны арга аргачлал гэдэг зүйлтэй илүү нүүр тулж ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр буддын шашин бол дорн дахинд үүссэн юм шашин. Тэгээд яагаад заавал энэ хоёрыг ингэж огтлцуулж харах гээд байна вэ гэхээр энэ өрн дорны энэ их ялгаануудтай айгүй их холбогдоод явах юм байна гэж. Тэгэхээр өрнийхэн за буддын шашин гэдэг зүйлийг ярихын тулд одоо заавал шашин гэдэг энэ ойлголт байхаар заавал нэг тийм бурхан гэдэг ойлголтын тухай бол яригдаж таарна. Мөн өрнийхэн ч гэсэн бурхан гэдэг ойлголт бол байгаа тийм ээ. Өрнийхэн буюу барууныханд. Тэгэхээр барууныхан бурхан гэдэг ойлголтыг илүү юу гэж хардаг вэ гэхээр илүү бүтээгч эзэн байна гэдэг талаас нь бол харж байдаг. Эзэн эцэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр дорн дахин тэр дотроо энэ бурхны шашин буюу энэ буддизм дотор бол бүтээгч эзэн гэдэг бол бурхан гэхээсээ илүүтэйгээр тэр ухамсарын дээд түвшинд хүрсэн бодгалыг бол бурхан гэж томьёолоод байгаа. Тэгээд энэ ухамсарын дээд түвшинд хүрсэн энд бодгал бурхан гэж томьёологж байгаа бол нэг ухамсар гэдэг ойлголтууд ороод ирж байгаа. Тэгэхээр яалчгүй ухамсар гэдэг ойлголт орж ирж байгаа учраас бид нар энэ сэтгэл судлалтай хамаатуулж ойлгох юм үндсэн хэрэгцээ шаардлага гараад ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл гадаад хүмүүст шашин гэдээ ярих юм бол тухайн шашныг бүтээгч эзэн талаас нь бол хардаг бол бид нар тэр тусмаа бурхны шашинтан улсууд бол илүү ухамсар талдаа ухамсарын дээд түвшинд хүрсэн тэр одоо хүрэх тэр арга аргачлал талаас нь илүү хардгаа гэж ойлгож байна. Инхээр илүү сэтгэл судлалтай холбогдоод одоо нарийн одоо огтлцох тийм одоо жимүүд гарч ирж байгаа гэхүүтэй тийм ээ. За тэгвэл Монголын нөхцөл байдалд аваад үзье. Буддын шашин маань яаж явж байгаад Монголд шарын шашин болоод ороод ирвэ гэдэг тал дээр шарын шашин одоо монголчууд бол хөвчлэн шарын шашин л гэж яриад байдаг одоо илүү тийм харагдахдаа зан заншил зан үйлтэй илүү холбоотой болж орч ирээд байдیں۔ Одоо жишээ нь одоо энэ сүм хийдүүд байна, ламнар байна. Одоо буддын шашинд одоо анх тэр майн мэгзэм унших гэдэг зүйл яг байдаг байсан уугүй тий бас сонирхолтой болоод ирж байгаа. Монгол руу орж ирэхдээ арай өөрчлөгдсөн үү нэг хаагур яаж дамжаад ороод ирвэ гэдэг тал дээр богинохон танилцуулга ярих юм бол. Тийм тэгэхээр энийг нуршлахгүйгээр маш бага бөгөөд одоо богино бөгөөд тодорхой үгээр одоо тайлбарлахыг хичээл л да. Бурхны шашны ер нь үүсэлтэй холбоотой, үүсэл гаралтай холбоотой одоо олон түүхийг ярих одоо хэрэгцээ шаардлага гарна. Тэгэхээр энэ түүхийг бол маш товчхон дуртай. Монголд бурхны шашин анх хөгжихдөө их хөлгөн, баг хөлгөн гэдэг одоо ийм хоёр урсгал болж бол ингэж хөгжиж ирсэн. Ингэхдээ одоо баг хөлгөн буюу
одоо баг хөлгөний тэр номлол сургаал хэрхэн үүсчихсэн бэ гэхээр тухайн одоо нийгмийг зохицуулахад тухайн хүмүүс зөвхөн өөрийгөө аваа явуучих чадвартай болгож хөгжүүлэхэд одоо зориулагдчихсэн. Их хөлгөн гэдэг маань болонгууд илүү тийм сэхэтэн гаралтай нийгмийн одоо том ажил хийдэг одоо тийм албан тушаалтай хүмүүст бол илүү зааж жисэн гэсэн үг. Одоо тэгэхээр одоо яаж ийнү гэхээр тухайн үеийн нийгмийн зохицуултыг бол бурхан багш бол хийж исэн байна. Одоо өөрийгөө аваад явах тэр чадварт бол тэр одоо угсаа гарал доогуур язгууртай хүмүүс маань болонгууд өөрийгөө л аваа явуучих тэр дадал чадварт суралцах. Нэг өсөндөө өөрийн биегээ олчих, нийгэмтэй харилцах биегээ олох хэрэгтэй гэдэг талаас нь бол ярьж байсан. Илүү их хөлгөний хүмүүст болонгууд юу ярьж байсан бэ гэхээр бусдыг инэрлэх, хайрлах хэрэгтэй буюу бусад одоо та энэ орчлон хорвоо дээр ганцаараа оршин тогтнож байгаа юм бишээ. Энэ олуула өөрөөр хэлбэл бид нар нийгэмтэй сүлэлтцээж нийгмийн одоо тэр нэг хэсэг болж иж бид нар ингэж оршин тогтнонд юма гэдэг одоо сургаалууд бол илүү явагдчихсэн гэсэн үг. Ингэхээр одоо тэр одоо ихстэйц хүмүүс маань илүү бусдыг хайрлах энерх зөвхөн өөрийгөө бодох биш тийм ээ. Ингээд хоёр одоо тэр нийгмийн одоо сектүүдийн хооронд нь бол одоо зөвшөлтсүүлэх тийм энэ хоёр сектүүдийн хоорондоо дасан зохицож амьдрах гэдэг юм уу те ив ие олцож амьдрах одоо ийм зорилготойгоор өөрийнхөө ном судрыг бол айлтчихсан байгаа. Энэ явсараад их хөлгөн баг хөлгөн гэдэг хоёр одоо шашны одоо бурхны шашны урсгалыг бий болгосон. Тэгэхээр одоо Монголд байгаа нь тэгвэл яг аль урсгал нь вэ гэж. Монголд байгаа нь энэ их хөлгөний урсгал гэж ойлгож байна. Их хөлгөний урсгал. За энэ их хөлгөний урсгал дотроо бид нэр судар тарины ёс хосолсон одоо юм урсгалаа гэж бол ойлгодог. Судар тарины ёс. Тэгэхээр судрын ёс юу илүү судалдаг вэ гэхээр буддын шашныхаа философийг хөгжүүлж явдаг. Өөрийн гэсэн философо баталж нотолж явдаг. Яагаад вэ гэхээр тухайн үед буддизмыг судлаад яг энэ ийм юм а гэдэг ойлголтыг ихэвчлэн мэтгэлцэн дээр суурилж хийж исэн гэсэн үг. Мэтгэлцэн дээр үннийг баталж исэн. Өөрөөр хэлбэл бидний шинжлэх ухааны аргачлал бол туршилт хийгээд тэрнийхээ гарсан үр дүн дээр баталгаа нотлохоон дээр суурилдаг бол буддын шашны ном сургаалууд дандаа хоорондын мэтгэлцэн дээр суурилдаг. Мэтгэлцэн дээр ингэж явсараад энэ үнэн юм байна гэдэг одоо ийм одоо философо баталж явдаг судрын ёс. Тарины ёс болонгууд энэ баталж нотлсон энэ арга зүйдээр ерөөсөө илүү тэгвэл үүнийг хялбархан байдлаар товчилж гэгээрэлт хүрэх арга нь юу байна вэ? Буюу илүү энэ орчлон хорвоо дэлхийн эрч хүч энерги юу байдیں۔ Те одоо илүү дөт замыг илүү судалдаг. Одоо ийм одоо салбар гэж ойлгож байна. Гэхдээ буддын шин дотор бол зөвхөн энэ судар тарины ёсыг одоо судалдаггүй гэвэл бас үгүй. Өөрийн гэсэн 5 төрлийн судлагдах хүн, их 5 ухаан, баг 5 ухаан гэдэг одоо олон төрлийн сургаалууд байж байгаа. Энэ их 5 баг 5 бүхий л ухаанууд яг л хүний дотор одоо ухамсартай бол ажилдаг. Яг л хүний ухамсар руу ингээд орж ажилдаг. Хүний дотоод сэтгэл гэдэг нэг зүйл рүү орж ажилладаг. Тийм учраас яалчгүй сэтгэл судлалын салбартаа бол одоо хүссэн үсээгүй холбогдчихэдэг. Тийм байна. Ийм байгаад байгаа. Тэгэхээр Монголд орсон энэ шашин түрүүний таны одоо асуусан асуултанд бол миний хариулт бол Монголд бол их хөлгөний шашин байгаа. Тэр дотроо судар тарины ёс хосолсон аль нь байж байгаа. Тиймээр одоо онцлог давуу талтай. Та хүсвэл философийн судалж болно, та хүсвэл гэгэрэл төрөх тэр зам мөрийн хамгийн дөт зам нь юу вэ гэж одоо судалсан ч болно гэж ойлгож байна. Ийм одоо онцлогтой байна. Зөв. Миний яг мэдлийг маань засаад өгчлөө шүү. Би нэг гарын хоёр тал шиг байгаа гэсэн байхгүй. Нэг бол ингээд философи гүн ухаан юм шиг яриад. Нэг болохоор зүгээр дагаж мөрдөх хэвээр нэг хим хэмжээ өөр чинь юм бүрхүүл үсгэж байгаа нэг хим хэмжээ юм шиг те. Илүү шашинлаг тал руугаа юм шиг. Гэтэл яг үндэ энэ хоёр чинь зүгээр салгаж болохгүй зүйл байсан байна тийм ээ. Нэг нөхцөлдүүлдэг гэж ойлгож байна. Нэг нөхцөлдүүлж хөгжүүлж явж идэг. Нэг баталж нотолж идэг зүйл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл тарины ёсны бяцлаглалыг хийгээд суухад надаа үнэн гэдэг зүйл хэрэгтэй. Энэ үнэн дээр миний итгэл үнэмшил суйрлах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгвэл энэ итгэл үнэмшил үнэн гэдэг зүйлийг юу баталдаг вэ гэхээр энэ судрын ёс буюу философи нь өөрөө баталж идэг. Өөрөөр хэлбэл энтэгт байгаа тэр одоо Чойрын ном үзээд байгаа гэдэг лам нар байгаа шүү дээ тийм ээ. Чойрын ном буюу тэр философи номыг үзээд ингээд ийм одоо эрдмийн зэрэг хамгааллаа гэдэг улсууд маань өөрөөр хэлбэл юу үзэжсэн бэ гэхээр
буддын шашны энэ үзэл нь яг ийм үнэн баттай үзэл шүү. Яагаад гэвэл ингэж батлагдсан гэдэг мэтгэлцэн дээр суурилсан гэдэг одоо ийм ойлголт байгаа. Тийм учраас энэ одоо үнэн гэдэг ийм ойлголт. Нэг онл практик гэдэг юм шүү дээ. Ааха. За тэгвэл буддын шашин хамгийн их энэтхэгт үүссэн тийм үү? За энэтхэгт үүсээд за тэгэд хятад төвдөр дамжаад за тэгэд Монгол руу орж ирсэн. Тэгээд ингэх явцдаа шарын шашин болж орж ирсэн тийм ээ. Хамгийн анх нөгөө 1600-аад оны үед илүүдээ хамгийн анх Монгол руу орж ирсэн гэж ярьдаг. За тэгээд цаашлаа нөгөө Богдхан Монгол улсын үед илүү шашин дэлгэрсэн гэж бас ярьцгаадаг тийм ээ. За тэгвэл одоо сэтгэл судлал руугаа илүү холбож ярив. За түүхэн талаас харах юм бол сэтгэл судлалд одоо буддын гүн ухаан ямар нөлөө үзүүлсэн байж болох вэ? Одоо ингээд одоо энэ дээр нэг ганц зүйлийг тодруулчих. Буддын шашин, буддын гүн ухаан, бурхны шашин гэж яриад байна. Аль нь зөв үү? Аль нь зөв. Бид нөр буддизм буюу буддын шашин гэдэг маань илүү нөгөө олон нийтийн хэрэглээ талтай. Бид нар одоо буддын шашин шүтдэг улсууд бол бид нар бурхны шашинтан улсууд гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр нийтэд хэрэглэгдэж байгаа зүгээр өөрсдөө тодорхойлж байгаа томьёолж байгаа ийм хоёр өөр хэлбэр л явж байгаа. Агуулгын хувьд бол адилхан. За тэгвэл одоо сэтгэл судлалын хөгжилд буддын гүн ухаан ямар нөлөө үзүүлсэн бэ? Тэгэхээр буддын шашин ба орчин үеийн сэтгэл судлал мэдээж өөр орчинд үүссэн. Өөр цаг үед ч үүссэн тий. Гэсэн хэдий ч одоо бид нэр хүний оюун ухаан, зовлон шаналл, амар амгалангийн тэр механизмыг судалж байгаараа ер нь төстэй байгаад байгаа. Одоо нэг зүйлийг хоёр талаас нь хараад байна л гэсэн. Тэгэхээр энэ өөрөө энэ буддын шашин сэтгэл судлалыг огтлцох тэр огтлцлыг бий болгоод байгаа. Ер нь том агуулгаар нь ярих юм бол. Тэгэхээр буддын шашин маань өөрөө хүний дотоод ертөнцлүүгээ өнгөх маш олон арга зүйтэй. Бясалгалын тэр дотор. Эдгээр арга зүүнүүд яаж ийнү гэхээр өөрөөр хэлбэл энэ бясалгал энэ өөрийнхөө дотор руу өнгөх эдгээр арга зүүнүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна. Практик тал руу. Тийм практик тал руугаа. Ингээд яалчгүй нөлөөлөд эхэлж байгаа. Ингээд энэ нөлөөлж байгаа байдал нь бол буддизмыг сэтгэл судлал өөрөө сонирхоход хүргээд байгаа. Өөрөөр хэлбэл буддын шашны тэр практик аргачлалуудыг сэтгэл судлал илүү өөрийн арга зүгээр тайлбарлаж эхэлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ингэж ойлгож болох одоо сэтгэл судлалт нэг янз бүрийн аргууд байдаг. Одоо mindfulness гэж. Тэгээ анхаарал төвлөрүүлэх одоо ухамсарт байдлыг ойлгох. За тэгээд йог гэдэг ч юм уу тий. Одоо янз бүрийн зөвлөгөө өгдөг тийм ээ. Сэтгэл судлалт. Энэ бүхэн буддын шашин суурьтайгаар орж ирсэн гэж ойлгож болох уу? Яг зөв. Тэгэхээр буддын шашинтай нэг шууд ингэж хамааруулах гэдэг нь л дээ. Сэтгэл судлалын нэг зарим тэр арга техникүүдийг. Тэгэхээр хоёулаа шууд хамааруулах гэдэг ингээд аваад үзэх юм бол нэг дөрвөн төрөлд хамаарагдаж болно гэж би ажиглаад байгаа. Жишээлбэл өөрөөр хэлбэл буддизм сэтгэл судлалд нөлөөлж байгаа нэг дөрвөн тийм нөлөө байна. Энэ бол философийн төвшөнд дэх нөлөө байна. Энэ бол түүхэн талаас нь аваад үзэх юм бол 19-р зуунд яасан бэ гэхээр Карл Густав Юнг гэж бидний сайн мэддэг сэтгэл судлалын эрдэмтэн байгаа. Мөн Джеймс Маслоу гэх мэтийн сэтгэл судлаач нар бол буддын гүн ухаан нэг бол ухааны тэр одоо оюуныг судлах тэр одоо системтэй аргачлалтээр өөрөх нь онол нь илүү төвлөрж бол үндсэн философи үзэл санаагаа авсан байдаг. За үүний дараагаар тийм хүмүүнлэгийн чиглэлтэй нөлөө үзүүлээд байгаа. Хүмүүнлэгийн чиглэлтэй. За энэ юу вэ гэхээр одоо Карл Рожерс, Перл зэрэг одоо тэр одоо инэрмгүй үзэл сурталыг одоо сурчилж байгаа. Инэрмгүй үзэл судлалыг одоо өөрийнхөө онол чингээс эдгээр улсууд бол буддизм бол илүү гол үзэл санааг бол гаргаж өгсөн байд. Эдгээр хүмүүс бол буддизмаас олон зүйлийг авсан байдаг гэж ойлгож байна. За мөн одоо клиник буюу бидний амьдрал дээр хэрхэн бууж буддизмын сэтгэл судлал гэдэг зүйл одоо ахаад нэг нэр томьёогоор буддизмын сэтгэл судлал гэдэг нэг ойлголт гараад ирж байгаа. Буддизм өөрөө дотроо сэтгэлийг судлах буюу оюун дүгнэлт хийх бүрэн одоо тийм том номлол байж байгаа, урсгал байж байгаа. Лорог, дагрыг, сэмсэмчүнгийн намшиг энэ төр гэдэг одоо сэтгэл гэдэг яг юу вэ гэдгийг одоо дүмтаа буюу тэр нотлохын дээд хязгаарт нь хүртэл судалсан ойлголтууд бол байж байгаа. Гэхдээ энийг бол мэдээж одоо ярих юм бол мэдээж эртэтнэ. Тэгэхээр клиникийн тал дээр буюу бидний амьдралд хэрхэн нөлөөлж ийнэ гэхээр яг энэ одоо бидний яриад байгаа mindfulness, ACT тий
CBCT гэдэг юм уу эдгээр зүйлүүд ороод ирж байгаа. Эдгээр бол цэвэр буддизмын 12 шүтэн барилдлага гэж байдаг. 12 шүтэн барилдлага буюу бид нар дотоод өөртөөгөө ажиллахад саад болдог. Бидний өөрөөрөө байхад бидний өөрийнхөө тийм одоо гэрлэн мөн чанартай гэж ярих юм уу та. Сэтгэл зүйн жинхэнэ мөн чанараараа байх ёстой. Тэр үндсэн ойлголтыг булангартуулж яадаг хоорондоо нэг нэгэндээ нөлөөлж яадаг зүйлийг бол 12 шүтэн барилдлага гэж ярьсан байдаг. Ерөөсөө энэ ABCT, CBCT энэ төр бол ерөөсөө тэр цэвэр 12 шүтэн барилгад тулгуурлаж өөрөөхөө дотоод руу орох мөн чанар дээр тулгуурласан ийм одоо үзэл санаанууд явж байгаа. Тэгэхээр энэ үзэл санаа бол бидний одоо практик дээр хэрэглэгдэж явж байгаа. Энэ бол клиникийн төвшөнд батлагдаад буюу амьдрал дээр хэрэгжиж явж байгаа юм үзэл суртал гэж ойлгож байна. За мөн дээрээс нь туршилтын одоо хүрээнд 21-р зуунд маш ихээр нөлөөлж байгаа. Буддизм өөрөө. Яаж нөлөөлж гинүү гэхээр одоо энэрхүүн сэтгэл бидний яриад байгаа CBC дотор байдаг. Энэрхүүн сэтгэлийг хүн бодож бяцлахад хүний тархины альфа, бета, гамма, дельта энэ тархины долгионууд аль нь идэвхжиж байна. Аль нь идэвхжснээр хүний сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлж байна. Хүний үйлдэлд ямар нөлөө үзүүлж байна. Зан характерт ямар нөлөө үзүүлж байна гэдгийг бол илүү буддизмын энэ бясалгалыг барьж болол туршилт судалгааг бол хийж байгаа. Ийм дөрвөн төвшөнд бол нөлөөлөд байгаа. Буддизм өөрөө. Энэ нөлөөлж байгаа зүйлийг бол сэтгэл судлал илүү сонирхож өөртөө шашнаас ангид байдлаар ашиглаж байгаа гэж ойлгож байна. За саяны нэг дөрвөн төвшнөө дахиад тодруулах юм бол философийн төвшөнд байна. Философийн төвшөнд. Хүмүүнлэгийн чиглэлийн төвшөнд байна. Клиник буюу амьдрал практик дээр хэрэгжилж байгаа тэр төвшөнд туршилтын төвшөнд гэдэг иймэрхүү байдлаар бол нөлөөлж байна ер нь. Нэлээд ийм өргөн хүрээгээр наваад үзэх юм. Тийм ээ. Яг харахгүй би ч ингээд миний шууд байс ажиллаж байгаа байхгүй ингээд шашин гэхээр ягаад ч юм нэг л тийм Монголд ингээд нэг цэрвдэг болцсон ч юм уу тий. Шашин гэхээр л нэг л тийм нэг жоохон доогоор үнэлэмжтэй болцсон. Яг миний хувьд миний өөрийн бодол яж магадгүй л ягаад ч юм тийм үнэлэмжтэй болцсон байсан чинь таны ярихыг сонссон чинь нэрэл яа харахгүй огтлцгал юм байна л да. Буддизм ч өөрөө бас сургаал гэдэг утгаараа философи байна. Тэгээд сэтгэл судлалч гэсэн анх философоос үүдэлтэй яа харахгүй философи гэдэг утгаараа ингээд тэр утгаараа бас огтлцож чадчихна тий. За тэгээд ер нь бас сэтгэл заслал гэдэг номыг уншиж байхад бас маш олон төрлийн одоо сэтгэл заслын арга байдаг. Одоо биеийн галбир те биеийн хөдөлгөөний засал гэж байна. Одоо энэ чинь хүртэл нөгөө буддизмтэй холбогдож болж нөгөө зен буддизм нөгөө эртээр үес бодидаармагаас ахвал нөгөө биеийн хүчийг нэмэгдүүлэх тийм дасгал хөдөлгөөнийг илүү та нар сайн хийж гэж өөрөө хүртэл бодидаармаг хэлсэн байдаг шүү дээ. Биеэ хөгжүүлээ хамгийн эхлээд биеэ хөгжүүлэх хэрэгтэй. За тэгээд дараа нь оюун санаа буюу одоо нөгөө ринзайзин, сотозин гэдэг нөгөө бясалгалын тал руугаа илүү явдаг те. Тэр нь ингээд одоо ингээ харахад одоо хүртэл бид нар ингээд ашигласаар байгаа байхгүй юу. Маш сонирхолтой нь ингээд буддизм гэдэг баг би буддын шашин шүтдэггүй штэ гэсэн хэрнээсээ буддын тэр нөгөө практик талын тэр философийн илүү өөртөө өдөр тутамдаа бүр ашигладаг болцсон байж байгаа жишээ нь байна тий. Одоо бясалгал өдөр тутамдаа бясалгал хийж, mindfulness хийж, амьсгалын дасгал хүртэл энэ одоо энд орчиж байгаа тий. Буддын шинтэй бас холбогдож болчихж байгаа. За тэгвэл одоо сэтгэл судлал хүний зан авир танин мэдгүй үйл явцыг шинжлэх ухааны чаргаар судалдаг бол за буддын шин илүү сургаал илүү дотоод туршлагад тулгуурладаг. За тэгээд энэ хоёр арга барилыг яаж нийцүүлж болох вэ гэдэг талаар асууя. Тэгэхээр түрүүний миний ярьсан одоо нийцүүлээд байгаа тэр арга барил нь бол ерөнхийдөө энэ бидний яриад байгаа CBCT тий гэдэг энэ аргачлалууд байгаад байгаа. Гэхдээ энэ аргын үндсэн механизм талаас нь ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Тодруулсан зүгээр CBCT гэдэг нь юу вэ? Тэрийг тодруулсан зүгээр. За тэгэхээр CBCT гэдэг маань яг хуу англи үгний товчлолтой тийм ээ. Энийг монголоор орчуулах юм бол танин мэдхүйд суурилсан сэтгэл заслал гэж ойлгоод байна. Гэхдээ энэ танин мэдхүйд суурилсан сэтгэл засал гэдэг ойлголтод бүх шашин гэдэг ойлголтуудыг бүгдийг нь аваа ирсэн. Бүгдийг нь авцсан. Энэ шашин гэдэг ойлголт нэг ч байхгүй. Гэхдээ үндсэн гол утга санаа нь бол миний түрүүний ярьдаг буддын шний 12 шүтэн барилдлага дотор бол барилдлагаас бол гаргаж ирсэн үндсэн санаа нь байж дээ. Тэгэхээр буддын шашин маань бол юу гэдэг илүү дотоод туршлага, бясалгал, ухамсар, ёс суртахуун гэдэг тал руугаа илүү дагнаж дотоод ертөнцөө засах тухай асуудлыг яриад байгаа. Сэтгэл судлалын шинжлэх ухаан маань бол илүү шинжлэх ухаан чарга туршилт
судалгаа клиник ажиглалч гэдэг юм уу ийм зүйл дээр бол суйрлаад байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйл зорилго нь нэг болчиход байгаа. Ямар зорилготой вэ гэхээр ерөөсөө л нөгөө түрүүний ярьдаг дотоод ухамсар дотор юу болж байна гэдгийг одоо тань мэдхүү би өөрийгөө тань мэдхэд ямар процесс явагдах вэ гэдэг зүйл дээр л суйрлаад байгаа. Тэгэд ингээд тань мэдхэд бол яаж ийнө гэхээр ерөнхийдөө өөрийгөө сэтгэл судлалаар тайлбарлаад ингээд ярих юм бол өөрийгөө ажиглах, өөрийгөө турших, энэ дээр одоо тооцоолол бодох гэдэг одоо тийм нэг тархины үйл ажиллагаа яваад байгаа бол буддийн сургаалт талаас бол ерөөсөө дотоод ажиглалт гэдэг ойлголт яваад байгаа. Өөрийнхөө мэдрэмжийг хэрхэн ажиглах вэ? Тэгээд энэ өөр ингэсэн одоо миний түрүүний ярьдаг 12 шүтэн барилга гэдэг өөр ингэсэн одоо аргатай л да тий. Энэ аргыг нь товчхон ярихгүй бол энэ цаг дээр хуйлаа бол амжихгүй байх л та. Зүгээр болно. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөөсөө л дотоод хүн дээр анхаарлаа төвлөрүүлээд за яг одоо би энд байна. Яг одоо энэ яг одоо байгаа дараа төвлөрнө гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл 12 шүтэн барилцлагыг л би товчхондоо тайлбарлах гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ тань мэд хүн сэтгэл засал өөрөө яг юун дээр суурилж байна гэж. Одоо практик талаас нь л ярих гэдэг. Тэгэхээр яг одоодоо төвлөрөөд ирэхээр хүн яах вэ гэхээр мэдрэмжүүдээ ажиглаж эхэлдэг. Надад яг одоо ямар мэдрэмж байгаад байна вэ? Энэ мэдрэмж хаанаас бий болов гэд мэдрэмжээ өөрийнхөө гаднаас ажиглаж эхэлнэ гэсэн үг. Өөрийнхөө мэдрэмжийг. За, ингээд өөрийнхөө мэдрэмжийг ажиглаад ирэнгუთ эндээ шүүлтгүй хандаад ирнэ. Энэ мэдрэмж намайг уурлуулж байна. Тэ? Энэ уурын мэдрэмж байна. Тэгвэл энэ уурын мэдрэмжийг өөрөө ингээд ажиглангуут яах вэ гэхээр өөрөөргөө юунд уурлж байгааг танин мэдээд юунд уурлж байгааг танин мэдгээд энэ зүйл ер нь намайг байнга ингэж уурлуулах үгүй тийм үзэгдэл төдий юм а. Буюу төр зүрийн зүйл байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Өөрийнхөө дотоод ертөнцийг ажиглаад ирэхээр л ерөнхийдөө энэ үүсээд байгаа мэдрэмжүүд сайхан ч бай, муухай ч бай, надад төр зүрийн ингэж мэдрэмжүүдийг төрүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ мөнхийн одоо тийм мэдрэмж бол биш ээ. Тэгэхээр энэ үзэгдэл дотор би төөрөөд байгаа юм байна. Гэд өөрийгөө илүү боддоор хараад эхэлнэ гэсэн үг. Бид нарыг уурлуулах шалтгаан энэ хорой дэлхий дээр мундахгүй шүү дээ. Маш олон зүйл байгаа. Тэгэхээр энэ болгонд уурлаа л гэвэл бид нар одоо маш хэцүү байдалд орно шүү дээ. Тэгэхээр энэ уурлуулж байгаа болгонтойгоо нэг талаараа нэгдэх, нөгөө талаараа үүнээс өөрийгөө тусгаарлах гэдэг өөрийгөө тань мэдээд эхэлнэ гэдэг. Ийм үндсэн суурь дээр л ерөөхдөө энэ зарчмууд маань яваад байгаа. За тэгвэл сая буддийн шашинтай холбогдоод олон төрлийн арга байна тий. За саяны ярьсан нөгөө mindfulness-ийг ярих шиг боллоо тийм ээ. Яг нөгөө одоо энд гэдэг дээр төвлөрөх. Яг өдөр тутамдаа ч гэсэн энэ аргыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж ерөнхийдөө ярьцгаадаг тийм ээ. Одоо одгийн наацхан гэхэд хоол идэхтэй хүртэл хоолны амтанд одоо бид нар ч одоо бичлэг үзээд ч юм уу утсаа оролдонгоо ингээ хоол иддэг шүү дээ. Яг тийхгүйгээр яг одоо яг ямар үйлдэл хийж ийн яг тэн дээр төвлөрөөд хоолны амтанд анхаарлаа хандуулъя. За тэгээ ямар амт амтагдж байна болохгүй бол нүдэн айнаад үзье. Тэгээ одоо энд гэдэг оюун санаагаа илүү авчирхаар одоо mindfulness ажиллаж байгаа гэж ерөөдөө үздэг тийм ээ. За тэгвэл энэ mindfulness энэ бясалгал йог гэдэг одоо эдгээр аргуудыг хүн эзэмшихэд юу н хэр хэцүү вэ? Хэр боломжтой вэ? Одоо mindfulness хийхэд одоо би бол бас яг оролдож л байсан та. Одоо ингээл яг ингээл одоо энд гээл төвлөрөнгөд ингээл анхаарал ингээд сарничдаг байхгүй. Анхаарал санаа за маргааш чи юу вэ? Нөгөөдөр юу вэ гэдэг илүү санаа зовоод нөгөө юу mindfulness гэ одоо төвлөрөх вэ гэдэг бүх юм ингээд нуучдаг байхгүй. Яг ингээ хэцүү гэдгийг нь ойлгож байгаа ч гэсэн ерөнхийдөө бол яаж хэрхэн mindfulness хийж болох юм бэ? Тэгэхээр бид нар булчингаа хөгжүүлэхийн тулд фитнес явдаг шүү дээ тий. Фитнест яваад олон дахин өргөжөөж бидний булчин одоо нэг хэлбэрт орж их гой бие хаа тийм төгс бие хаатай болдог. Яг үүнтэй адилхан бидний дотоод ертөнц гэсэн олон төрлийн туршлалт, олон төрлийн туршлага дээр бий болно. Одоо нэг удаа анхаарал төвлөрж үзээд болоогүй бол ахаад автаад байх хэрэгтэй тийм. Ингээд давталтын үндсэн дээр ер нь бол төвлөрөхөд бий одоо төвлөрөхөд бол боломжгүй зүйл гэж бол байхгүй. Өөрөөр хэлбэл түрүүнд ярьсанчлан фитнест явах заавал нэг одоо хөнгөн шингэн гутламсууд ингээд бид нар очоод хичээлдэг болвол
энэ анхаарал төвлөрлийн энэ одоо янз бүрийн бясалгалын аргууд бол хизээч хийж болдгоор давуу талт. Гол нь танаас тийм нүрх хүч хөдөлмөр гарахгүй. Өөрөөр хэлбэл өөрийгөө хүлээн зөвшөөрөөл эвтэйхэн байрлалаараа сууж агаад автобусанд явсан ч юм уу, нэг бол гэртээ байж байхдаа ч юм уу өөрийнхөө мэдрэмжүүдийг гаднаас нь ажиглаалах хэрэгтэй. Ингээд ажиглаад ирэхээр одоо бясалгалын нэг тийм хилцүг байдаг л та. Хилцүг гэж ярих юм одоо тийм нэг үг байдیں۔ Юу гэхээр та сэтгэлээ бүрэн ажиглахын тулд яах ёстой вэ гэд. Тэгэнгუთ устдаа зүүрлж ярьсан байт. Булангартай усыг та цэвэршүүлэхийн тулд яах ёстой вэ гэж. Тэгэхээр булангартай усыг цэвэршүүлэхийн тулд та цэвэршүүлнэ гэж сэгсрээ левелийг нь бол цэвэршихгүй. Тийм. Яг үүнтэй адилхан сэтгэлээ та цэвэршүүлээ буюу бодлыг бодлоор дарах гал левел таны сэтгэл өөрийнхөө мөн чанарыг олж харахгүй гэсэн үг. Бодлыг бодлоор дарах гэдэг ингээ хичээгээд байв. Тэгэхээр өөрөөр хэлбэл бодлыг тэр акшнд нь нам гүн байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түрүүний усыг цэвэршүүлэхийн тулд яг өөрөөр нь одоо нам 50 газар орхиод сэгсрэхгүй байх юм бол усны булангар доошоо тунгаа. Тэгээд тунгаагдаад би юуч бодохгүй гэж бодоод байж болохгүй шүү дээ. Одоо тунгаагдаад ирэхээр тэр ус бол булангарахгүй болоод ирнэ. Хүний сэтгэл яг үүнтэй адилхан зүйл гэж бол Бурхны шинд бол тайлбарлаад байгаа. Өөрөөрөө ажиглахын тулд бодлыг бодлоор дарах. Мэдрэмжийг мэдрэмжээр дарах ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд байхгүй. Зүгээр л гаднаас нь ажигл. Өөрөөрөө ажигл. Тэгэнгუთ тэр дотор маш олон зүйлүүд ажиглагдана гэдэг. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх боломжтой хялбар зүйл. Яг тэгвэл хизээч хийж болчих зүйл учраас. Тий. Одоо бид нар илүү материалтай ажиллахаас илүү бид нар өөртөө ажиллахад бол илүү хялбар. Гэхдээ хүмүүс илүү их материалтай ажилдаг улсууд бол матери буюу тэр инженерийн чиглэлийн улсууд тэрнтэйгээ ажиллахад илүү амар, өөртөө ажиллахад хэцүү байх тохиолдол энэ төр бол байдаг. Тэгээ тийм тохиолдлууд бол байдаг. Гэхдээ хүн өөрөөсөө илүү одоо холдсон байгааг илэрэл гэж ойлгож байна. Энийг тийм. Тэгэхээр өөртөө ажиллах юм бол түрүүний энэ одоо энгийн штэ ер нь ингээд харахад тийм мэдрэмжээ ойлго өөрийгөө ажигл энгийн мөртлөө яг ингээд туршаад үзэхээр бас хэцүү зарим нэг талаараа. Ийм одоо хүний дотоод ертөнц гэдэг бол тийм гайхалтай зүйл байж идэг. Би ч сая ингээд таны ярьснаас бодоход хүн ингээд гадагшаагаал дандаа ингээд бодоод байдаг. Яг өөрийгөө яг хайрлах юм байна гэж ойлголоо. Яг өөрийгөө анзаарах, өөрийнхөө дотор руу өнгөх нь яг өөрийгөө хайрлж байгаа л үйл явцсан байна гэж бодлоо. Хүн өдөр тутамдаа байнга гадагшаагаал бодоод байдаг. Одоо маргааш яах вэ? Юу вэ? Энэ юу вэ? Тэр юу вэ гэж харсан зүйл, хүрсэн зүйл болгоно бодоод яг өөрийнхөө дотор руу өнгөх гэж юусоо их оролдоход ч гэсэн хэцүү. Угаасаа гэхдээ хэцүү тийм ээ. Бид дадуулаагүй байна л гэсэн үг шүү дээ. Өөрөөсөө бас холдсон байна гэдэг юм бас яг л надад бас яг тэгж бодогдлоо. Тэгэхээр яг өөрийнхөө илүү дотор руу өнгөгээд би яг юу мэдэрч байна вэ? Одоо яг би хаана байна? Энд байна гэдэг ч юм уу. Өөрийнхөө дотор руу илүү өнгөх нь өөрийгөө хайрлаж байгаа нэг үйл явц юм болов гэж би яг бас бодлоо л доо. За тэгвэл энэтэй уялдуулаад таны туршлага дээр илүү үндэслээд ярив. За тэгвэл одоо энэ та яглаад буддын шинээр тийм ээ энэ сэтгэл сурсан. За дараа нь сэтгэл судлаар сурсан. За энэ хоёр ерөөхдөө таны амьдралд яг хэрхэн яаж хэрэг болж байгаа вэ? Энэ хоёр. Одоо мэдлэг мэдээл. Таны амьдралын өдөр тутамд тий. Одоо би бас таныг гэхдээ энийг хэлж болж байгаа нэг Facebook хуудас руу ороод харсан байхгүй юу? Гэсэн чинь сүүлийн 10 жил нэг ч зураг хийгээгүй. Профайл зурагтай тийм. Одоо энэ нас би бодохдоо шашнаас уртдаг хүн нөлөөлсөн юм байна да гэж би анх бодсон байхгүй. Таныг урьхаасаа нэг өмнө жоохон судалж байхдаа тэгж бодсон байхгүй. Тэг ингэх мэтлээ ингээд ерөөхдөө яаж нөлөөлсөн бол тэр талаар илүү сонирхож байна л да. Тэгэхээр сэтгэл судлалын мэргэжил буддизм хоёр маань одоо огтлцоод энэ дундаас авах маш их юм байдаг л да. Маш их юм бүр. Одоо би хэдий ч нэ миний одоо өөрийгөө дүүргэх сав хэдий ч нэ том байна тэр чинээгээрээ л дүүргэх одоо боломжтой байдаг. Маш олон өнцгөөс нь хардаг. Одоо буддизмын тэр их таван ухаан, бага таван ухаан гэж бүгд л хүний сэтгэл дотортой ажилдаг одоо ийм одоо салбарууд байгаа тийм. Одоо энэ дотор ангаахын салбар хүртэл явж байгаа ш тэжээхүү ухаан энэ төр гэдэг. Тэгээд ингээ ярих юм бол одоо маш их зүйлийг бол авч болмоор. Гэхдээ миний бол одоо юу гэдэг тэр болгоныг авах одоо савмаал дотно гэхээс биш одоо мэдлэг мэдээлэл тэнд байж лэн тийм мэдлэгийн их сурвалж ялангуяа тэр тусмаа хүний дотогшогоо орох тэр мэдлэгийн их сурвалж бол буддизм дотор бол
одоо бүх хүрээ нээлттэй маш өргөн цар хүрээтэй байж байгаа. Тийм. За тэгээд энэ дундаас би тэгвэл яг юуг олж авсан юм бэ гэд өөр дээрээ бас бодоод үзлээ л дээ, сайхан асуулт байна. Түрүүнд ярьсан бидний ярьсан одоо тэр MBCT, CBCT гэдээ яриад байгаа энэ бясалгалын бүхий л арга техникүүд маань ерөөсөө л энэ 12 шүтэн барилга дээр үндсэн суурьа болгож явдаг. Өөрөөр хэлбэл одоодоо төвлөрөхгүй бол өөр ямар ч бясалгал байхгүй. Одоодоо төвлөрөх, мэдрэмжээ ажиглах гэх. Эдгээр бүхий л зүйлүүд маань юу вэ гэхээр ерөөсөө л ямар ч бясалгалын суурь. Ерөөсөө суурь, үндсэн суурь гэж ойлгож байна. Тэгэхээр энэ болгон дээр одоо ингээд суурилдаг учраас одоо би янз бүрийн өөр төрлийн бясалгал, өөр төрлийн одоо ийм одоо йогч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг ихэд ерөөсөө энэ буддын шашны суурь дээр бий болсон эдгээр арга аргачлалууд надад маш их зүйлийг өгсөн гэж ойлгож байна. Өөрийнхөө дотоод ертөнцтэй ажиллагаад. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэдээ ярих юм бол энийг зүгээр энгийн нэг сургамжаар л одоо тайлбарлаж л да. Дотроо амьдралдаа мөрдлөг болгож явдаг нэг хоёр сургаал байдیں۔ Надад. Тэгтээ их энгийн энийг яриад өгчвөл мулгуулаа тийм ээ. За бурхан багш дээр нэг хүн ирсэн байдیں۔ Тэгээд ирээд яасан бэ гэхээр тухайн хүн маань маш их харааж илтэй. Одоо чи юугээ мэддیں чи гэл одоо маш их доромжллыг одоо бурхан багшд үзүүлсэн байд. Тэгээ бурхан багш чимээгүй суугаад байсан ба. Тэгээ чимээгүй сууж байгаад нөгөө хүн нь харааж хагаад яваад өгчээ гэж. Тэгсэн хажууд нь сууж исэн шавь нь та бүхий л эрдэм мэдлэгийг ингээ мэддэг. Бүхий л орчлонгийн зүй тогтлыг таньж мэдсэн. Ийм мундаг одоо ийм одоо гигантэн болсон ийм хүн байжээж энэ хүнд яагаад хариултыг өгсөнгүй гэж. Тэгсэн чинь шавьдаа бурхан багш тэгж хэлсэн байд. За миний шавь сонсчээ. Хүн чамд цэцэг авчирч өгье. Тэр цэцгийг авахгүй бол энэ хэний цэцэг вэ гэж. Тэгэхээр гаднаас нөлөөлж байгаа тэр бүхий л одоо муу муухай зүйл, эдгээр зүйлүүдийг бид нэр өөр дээрээ буулгаад, тосож хүлээж аваад, өөрийгөө сэтгүүлээд байвал энэ ерөөсөө намайг стресстүүлж байгаа миний л хүчин зүйл болох гэдэг. Би эдгээр зүйлийг би тоохгүй байвал энэ юу вэ гэхээр өөрөөр хэлбэл тухайн цэцэг өгсөн хүний цэцгийг авахгүй бол тэр хэний цэцэг вэ гэхээр тэр хүний л цэцэг. Яагаад гэвэл өгсөн хүн аваагүй учраас тэр хүнд өөрт нь үлдэх цэцэг. Амьдрал дээр иймэрхүү байдлаар өөрөөдөө хандаж явдаг. Энэ бол бурхан багшийн их гой сургаал гэж би дотроо бол бодож бас ярих дуртай. Тэгвэл саяны одоо авахгүй байх чадварыг эзэмшихийн тулд ямар арга техник ашиглаж болох вэ? Одоо өөртөө сөрөг зүйлсийг оруулахгүй байхын тулд одоо ийм зарим нөгөө хүмүүс байдаг шүү дээ. Ингээд байж чаддгүй нэг өөдөөс нь юм хэлээлээвэл бүр дуугүй байх гээд одоо саяны арга техникийг ашиглая ч гэсэн ингээд бүр хам ингээд бүр зураа тий. Үгүй чи ингээд өөдөөс нь шууд хэрэлтгэр хэмжээний тий. Тэгвэл одоо ийм хүмүүс одоо байлаа гэж бодоход одоо яаж хар муу нэрийг тий өөртөө оруулахгүйгээр за тэгээд эргээд хариу үйлдэл зүгээр үзүүлэхгүйгээр зүгээр хайж сурах бай. Тийм боломж байгаа. Тэгэхээр энийг одоо сэтгэл судлалд өөрийн биегээ олох тухай асуудал гэж одоо тодорхойлоод байх шиг байна. Буддын шашинд бол юу гэж ойлгож байна гэхээр энийг төв үзлээр дамжуулж одоо тайлбарладаг. Өөрөөр хэлбэл төв үзэл гэдэг маань юу хэлээд байдаг вэ гэхээр мэдгэдэгхүүн бүхэн хоёр тийм мөн чанартай гэж одоо тайлбарладаг. Одоо юмс үзэгдэл бүхэн хоёр мөн чанартай гэж. Өөрөөр хэлбэл наа талын тэр үзэгдэх байдал, цаа талын одоо жинхэнэ үндсэн мөн чанар гэдэг ийм хоёр одоо шин чанартай гэдэг. Тэгэхээр тухайн хүний одоо яг яагаад энэ зүйлийг надад хэлээд байгаа вэ гэдэг үндсэн шин чанарыг ойлгож болно. Өөрөөр хэлбэл чиний сайхны тухайд үг гэдгийг нэгт ойлгож болно. Наана хэцүү байгаа ч гэсэн миний сайн сайхны төлөө юу гэдгийг нэгсэнд ойлгож болох нь шүү дээ. Нэгдүгээр ийм арга байж болно. Хоёрт ямар арга байж болох вэ гэхээр бүхий л надад ирж байгаа эдгээр зүйлүүд намайг сорж байгаа буюу намайг хүчрхэгжүүлэх нэг үндсэн шалтгаан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл муу бүхэн өөрийн гэсэн давуу талтай байдаг. Муу ч гэсэн давуу тал нь юу вэ гэхээр намайг сорж байгаа, намайг чангалж байгаа нэг одоо
намайг миний сэтгэл зүйг хүчрхэг болгож байгаа зүйл бол ерөөсөө энэ юм а гэж бодох хэрэгтэй. Ингэж бяцлах хэрэгтэй. Муу муухай болгонд л та сэтгэл гутраад муу муухай болгонд л одоо өөрийн биегээ алдаад байвал ерөөсөө болохгүй. Энтэй холбоотой бас нэг сайхан сургаал байдیں۔ Нэгэнтэй л одоо амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж үгүй гэдэг одоо энэ ойлголтыг ярьж байгаа учраас энийг ярьчих гэж бодлоо. Бурхан багш ингэсэн байдیں۔ Энэ хорвоо дэлхий дээрх бүхий л өөрийнх нь улыг хатгах өргөсийг түүгээд нуруунд дээрээ овоолоод явах юм бол та энэ хорвоо дэлхийг туулж чадахгүй. Үүний оронд нэг арга байна. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө хөлийн улыг бүхлэх хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл таныг хатгаж байгаа, зовоож байгаа эдгээр бүхнийг та өөр дээрээ овоолоод байвал энэ амьдрал дээр хэцүү байдалд орно. Стресс, депресс гэдэг бүхий л зүйлийг та өөрөөрөө мэдрээд эндээ одоо бүр маш хүнд хэцүү байдалд орно шүү дээ. Тэгэхээр ингэхгүй байх арга нь юу вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүг яг иймэрхүү байдлаар чадварчуулах хэрэгтэй. Өөрийг нь сорж байгаа зүйл гэж ойлгох хэрэгтэй. Энэ дээр төв үзлээр хандах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар өөрийгөө одоо хүчрхэгжүүлж болно гэсэн ойлголт байна. Ер нь бол буддизмд төв үзлийг бол маш чухалчилж үздэг. Ямар нэгэн зүйлийн аль нэг хязгаар дунаад байхгүй тухай асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл би тухтай байх ёстой гэд би туйлын их тухыг хайж болохгүй. Тэгэх юм бол хорвоо дэлхийд тэр чигтээ тухтай зүйл биш шүү дээ. Зарим зүйл чамааг өвдгөн. Тэгвэл хитрхи амьдрал өөрөө зовлон юмаагээ хандаад байвал яах вэ гэхээр үгүй шүү дээ. Амьдрал хаяа жаргалтай үе байдсан шүү дээ. Энэ хоёр өөрөө хувирдаг зүйл юмаа гэж төв үзлийг өөртөө бий болгох нь буддизмын гол үндсэн санаа. Энэ зүйл дээр л одоо буддизмын үндсэн санааны яваад байгаа буюу өөрөөр хэлбэл бидний сэтгэл судлалын одоо өөрийн биегээ таньна гэдэг асуудал энэ дээр л яваад байгаа. Ямар гоё мэдээллүүд өгөөд байна. Ясаа амар гоё өмнөх мэдээллүүд маань ингээд холбогдоод адаптац хийгээд ингээд амар гоё яваад их юм. Би бол төв үзлийг сая ингэж ойлголоо. Эргээр харах. Одоо над ямар нэгэн зовлон зүтгүүр учирч байна. За тэгвэл энэний шалтгаан нь юу вэ? За тэгээд энэний үр дагавар нь юу вэ? За үр дагаврын одоо сөрөг байлаа гэж бодъё. За бүр өөртөө орууллаа гэж. За тэгвэл эндээс би юу сурч болох юм? Тийм энэ надаа юу зааж болох юм? Эндээс би ашигтай талыг харж чадах нь шүү дээ. Эерэг талыг илүү харж чадах нь тий. Тэгэхээр ер нь логиктэй сэтгэх бол нэлийн зөв гаргалгаа байж болох нь тий. Өөртөө илүү тийм одоо хар муу энерги шингээхгүй одоо өөртөө сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгохгүйгээр. За өөрөөр хэлбэл одоо төрний одоо өөрөө чи асуусанчлан хар муу тэр одоо сөрөг зүйлүүд гэж яриад байгаа тий. Одоо сөрөг одоо тэр үйлдэл байд юм уу нэг бол одоо сөрөг үг хэллэг юу ч үгүй. За эдгээр сөрөг зүйл өөрөө бас эрэг чанартай байна гэдгийг олж харах. Эдгээр сөрөг зүйлийн эрэг зан чанарыг өөртөө ашигтайгаар ашиглах тухай асуудлыг л яриад байгаа. Ашиглаж болно гэдэг асуудлыг л яриад. Сөргийг сөргөөр хүлээгээл авах юм бол энэ хоорондоо мөргөлдөөд сөрөг зүйлэл үүсдэг. Тэгэхээр ашигтай тал байдаг. За тэгвэл дараагийн асуулт нь. За сэтгэл судлаачдад буддын гүн ухаанаас суралцах хамгийн үнцэнтэй зүйл нь юу байж болох вэ? Сэтгэл судлаачид буддын гүн ухаанаас юу сурч болох юм? За магадгүй мэдээч сурах зүйл байгаах. Тийм учраас магадгүй мөст буддын юм шиг шашны сэтгэл судлал гэдэг хичээл ордог бах тий. Би ч одоогоор үзээгүй байгаа. Тэгээ үзмэр ихтэй санагдаж байна таны яриг сонсоод. За тэгэхээр энэ асуултанд бол их чухал бөгөөд их нарийн мэдрэмжтэй хандхан зүйтэй гэж би бол дотроо бодож явдیں۔ Өөрөөр хэлбэл сэтгэл судлаач болгон одоо буддын шнийг мэддэх байх албагүй тийм ээ. Бас сонирхох ч албагүй тийм ээ. Нэг бол тэс өөр шашинтай ч байж болно. Энэ бол хүний шашин шүтэх эрхтэй холбоотой зүйл шүү дээ. Тэгвэл сэтгэл судлаач нар буддын шашнаас энэ буддизмын үзэл санаас авах одоо түрүүнд ярьсан тийм маш олон зүйл бол байдаг. Гэхдээ тухайн хүний тэр буддын шашныг харах өнцөг, буддын шинд хандах хандлага, ойлгосон ойлголт гэдэг юм уу. Ингээд энэ зүйлээс л бол хамаарах асуудал. Тэгэхдээ энийг би нийтлэг төвшөнд нь хариулах юм бол ер нь бол энэ буддын үзэл санааг одоо шууд шашинчилсан байдлаар хүнд хүргэхэд айгүй хэцүү байдаг. Яагаад гэвэл үг хэллэгийн хувьд
Тэ? Одоо тэр нэр томьёоны хувьд тэр хүрэхэд маш хэцүү байдаг. Тэгэхээр энэ ойлголтуудыг аль болох сэтгэл судлалын энгийн бөгөөд сэтгэл судлалын шинжлэх ухаанчилсан хэлбэр рүү оруулж хүмүүстэй хүргэж хүмүүстэй ажиллахад бол илүү их тохиромжтой болоо гэж бодож байна. За тэгэхээр энэ шашнаас ангид ёс суртахуун, шашнаас ангид одоо бясалгал, шашнаас ангид одоо тэр өөрийгөө харах дотоод ертөнцлүүгээ нэвтрэн орох одоо энэ арга зүг л одоо заавал шашинчилж ойлгохгүйгээр одоо өөрөөр энэ хэрэгжүүлээд үдээсэй гэж би бол сэтгэл судлаач нарыгаа их боддог. Их өөр өнцөг харагддаг энэ дээр бол их өөр өнцөг. Бидний одоо үзээд байгаа тэр үзэж байсан гэдэг юм уу? Тэдгээр онол тэ бидний ажиллаж байгаа тэр практикийн төрөөс их өөр өнцгүүд бас энэ дээр бол харагддаг гэж хэлэх гээд. За мөн одоо зайлшгүй хэрвээ одоо ингээд будны шинийг одоо би өөрийнхөө амьдрал дээр энийг бол баримталдаг л та. Энэ будны шиний ямар нэгэн арга зүг ашиглах гэж байгаа бол энийг шинжлэх ухааны судалгаанд суурилсан аргаар нь хэрэглэх. Өөрөөр хэлбэл тэр танин мэдхүйд суурилсан сэтгэл заслын аргаар нь хэрэглэх. Шашны нэр томьёо оруулахгүй байх гэдэг эдгээр зүйлүүдийг бол дотроо бол бодож баримталж явдаг. Тийм. Тэгэхээр нэг үгээр хэлбэл өөрийнхөө дотоод ертөнцөө хөгжүүлэх тэр арга барилдаа буддизмын энэ үзэл санаа онлыг нэг нэвтрүүлээд хэрэглээ туршаад үзээрэй л гэж хэлэх гээд байна. Энэ дотор маш олон зүйл байгаа. Яг энийг ав тэрийг ав гэд одоо хэлэхэд бол одоо бол арай эрт. Яагаад гэвэл үндсэн суур тэр зарчмуудыг мдээгүй учраас. За дараагийн асуулт нь болохоор сэтгэлийн зовлон шаналлын тухайд буддын шашин нөгөө шалтгаан төрийн уялдаа гэж ерөөхдөө тайлбарладаг буюу үүлийн үрийн талаар ерөөхдөө бас тайлбарладаг. За харин сэтгэл судлалд одоо энэ ойлголтыг хэрхэн тусгадаг вэ? Тэгэхээр сэтгэл судлалын санаа одоо олон хүчин зүйлийн модель гэж байдаг шүү дээ, тийм. Хүний сэтгэл санаанд юу нөлөөлж болох вэ? Жишээлбэл генетик ба биологийн үндсэн хүчин зүйл байж болно, тийм. Мөн дээрээс нь нийгмийн орчин нөлөөлж иж болно. Хүүхдийн тэр одоо хүүхэд насны тэр туршлагууд буюу одоо хүмүүжлийн хэлбэрүүд янз бүрийн хүмүүжлийн хэлбэрүүд хүний сэтгэл зүйд нөлөөлж болно. За танин мэдхүн хэм маягууд хүний сэтгэл зүйд нөлөөлж болно. Гэх мэтчлэн одоо сэтгэл судлалд олон хүчин зүйлийн нөлөөг яриад байгаа. Яг үүнтэй адилхан ойлголтууд буддизмд бол байж идэг. Энийг миний түрүүний ярьсан нөгөө нэг 12 шүтэн барилдлага мөн дээрээс нь одоо үүлийн үр гээд одоо ийм ойлголтуудаар бол тайлбарлаж байгаа. Зарим нэг одоо жишээлбэл энэ генетик биологийн хүчин зүйл хамаарахгүй яг тухайн хүний үүлийн үртэй хамаатай холбоотой асуудалч байж болно. Өөрөөр хэлбэл зарим нэг одоо тэр хүчин зүйлүүдээс давсан зүйлийг ч гэсэн буддизм яриад байгаа. Энэ бол хүн болгоны мэддэг одоо тэр үүлийн үрийн онолч байт юм уу. Үнэхээр энэ бүх зүйл ингээд нөлөөлөггүй байгаа мөртлөө яагаад чинь тэр одоо нэг зарим нэг зүйл нь болдоггүй. Жишээлбэл тий тэр хүн сайн сайхан нийгэм төрсөн байж болно. Сайн сайхан нийгэм төрсөн байж болно. Тэгсэн мөртлөө одоо хүүхэд нас нь бол сайхан жаргалтай өнгөрсөн байж болно. Сайхан жаргалтай одоо бидний сэтгэл судлалынхаар бол ямар ч тийм травмаагүй амьдэрсэн байж болно. Танин мэдхүн хэм маяг, танин мэдхүн тэр одоо бүхэл одоо сувгууд нь нээлттэй ямар нэгэн одоо гажуудлахгүй ийм байж болно. Тэгсэн мөртлөө амьдрал дээр маш олон болдгоо зүйл гэж байдаг. Жишээлбэл муу найзтай уулзрах. Тэ? Муу найзтай уулзрах гэдэг бол нэг бол муу хайны жилтэй болгоч байт юм уу. Эдгээр зүйлийг яг одоо сэтгэл судлаар одоо тайлбарлаад засах боломжтой нь бол засагдах боломжтой. Зарим нэг засаж болохгүй асуудлууд ч гэсэн энэ дээр байж идэг. Энэнийг бол цэвэр одоо тэр шалтгаан дүүрийн холбоо мөн үүлийн үрийн тэр онлоор бол тайлбарлахгүй болдгүй юм асуудлууд бол байж идэг. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл энэ сэтгэл судлал бол бидний амьдралтай хэрхэн дасан зохицох вэ? Өөрөөрөө таньж мэдээд би юунд илүү дуртай вэ? Би яавал илүү амжилт олох вэ гэдэг нийгмийн нөхцөл төлөвлөлттэйгээ холбогдоод явдаг бол буддизмын гол зарчим нь болонгууд эдгээр зүйлээс даваад бурхны хутгийг олох буюу муу сэтгэл болгоны язорыг хэрхэн дарах вэ? Ингэснээр гэгээрэлд яаж хүрэх вэ буюу энэ
зарим нэг талаараа гэгэрэлт хүрэх буй тэр ухамсарын одоо дээд түвшинд хэрхэн очих вэ? Ухамсарын дээд түвшинд очсноороо энэ хүний физикийн хуйлуудад одоо захирагдахгүй байх тухай асуудлыг хүртэл яриад ирж байгаа. Өөрөөр хэлбэл тэн дээр ямар ч зовлон гэдэг зүйл байхгүй. Ийм одоо төвшөнд хүрэх, ухамсараа тэр төвшөнд хүрэх одоо дадлаг арга хэлбэрийг бол буддизм заагаад байгаа. Тэгэхээр энэ одоо сэтгэл судлалын салбар дээр бид нэр заавал огцлцол гэд яриад байгаа. Бас дээрээс нь огцлохгүй зүйл нь бас энэ байна. Огцлохгүй зүйл байж болно. Тэр нь бол нэг нь илүү дээд түвшний ухамсарын асуудлыг яриад байна. Нөгөөх нь нийгэмтэйгээ хэрхэн дасан зохицох вэ гэдэг асуудлыг л ерөнхийдөө багцлж яриад байгаа. Энүүгээрээ бол ялгаатай байж байгаа. Тэгэхээр зарим нэг хүний амьдралд үүсээд идэг асуудлуудыг сэтгэл судлал тайлбарлаж чадахгүй асуудлыг буддизм ч мөн тайлбарлаж идэг. Тэгэхээр хин хинийгээ бас нөхцөлдүүлэх боломжтой. Эрдэмтэн бидний сайн мэдэх Юнг гэдэг хүн маань буддизмыг судлахдаа энэ бэлэгдэл зүй тэр дотроо энэ одоо буддын шишний яриад идэг үхсдийн 6 буюу алтай харьцгийн буюу тэр үхсдийн 6 асуудлыг их судалсан байдаг. Дараа төрөл гэж байна уу? Энэ дээр яг хэрхэн тайлбарсан байна ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн. Бидний сэтгэл судлалын салбарт бол энэ одоо дараа төрлийн энтрийг ярихад бол хамаагүй эртэтнэ. Энийг судалгаа, шинжилгээ нэг бол ямарваа нэгэн техник технологийн хүчээр энийг ажиглах боломжгүй. Цэвэр ухамсар, бүр нарийн ухамсар гэж ярьж байгаа. Хүнд олон төрлийн ухамсар байдаг. Бүр тэр далд нарийн ухамсарын тусламжтайгаар үүнийг мэдрэх боломжтой. Энд хүрэх арга барилыг бол буддизм заагаад. За тэгвэл дараагийн асуулт маань буддын шашинд сэтгэл заслын арга байдгүй, хүний сэтгэл зүйг дэмжих илүү тийм сайжруулах одоо сөрөг муу зүйлсийг нь зайлуулах тийм арга техникүүдийг буддын шашинд ашигладаг. Тэгэхээр буддизм дотор сэтгэл заслын арга байдгүй гэдэг асуултанд бол ер нь би бол тэгж боддгийн судлаач хүний хувьд. Энтэй холбоотой нэг жишээ яриа л да. Сайн нэг таньдаг одоо сэтгэл судлаач багш маань байдیں۔ Тэгээ тэр хүн хэдэн одоо гадаад сэтгэл судлалын одоо сэтгэл судлаач нарыг аваад явж л тээ. Сэтгэл судлалын хүмүүсийг. Тэгээд явахдаа бол хаашаа явсан бэ гэхээр энергийн төв гэдэг ингээд олон байгалийн үзэсгэлэнт газраар явсан байгаа юм. Тэгээд очиод тайлбарыг уншиж байхдаа их гайхсан байгаа юм. Гайхаад. Тэгээд яагаад ингэ гайхаж байгаа юм бэ гэдээ асуусан чинь бидний нөгөө яриад идэг сэтгэл заслалын арга чинь энд ингээ явж штэ. Энэ уулын тайлбар дээр явж штэ гэж бол хэлсэн байт. Бид нэр сэтгэл судлалын өрнөний талын энэ арга зүг маш их хэрэгжилж байгаа ч гэсэн энэ бидний ёс заншил, соёл, урлаг одоо хэл соёл гэдэг юм. Эдгээр бүхий л зүйл бас энэ орхиж болохгүй зүйлүүд их байд юм байна гэж би бол харсан. Тэгэхээр энэ зөвхөн өрнөний талаа баримтлаад бид нар энэ дорны талынхаа бас энэ соёл, ёс заншлыг бол бас гэмээргүй юм байна. Энэ дотор ч олон зүйл байна шүү дээ гэж би бол харсан. Зөвхөн буддизм гэхээсээ илүүтэйгээр. Тэгэхээр бидний ёс заншил яриад байгаа эдгээр зүйлүүд бол бидний сэтгэлийг засах бас олон зүйл байдаг юм шиг. Ингэж бол харж байсан. Тэгэхээр монголчуудын уламжлалт ажих үе тэр зан үйлд эртнээс байсаар ирсэн зүйл байх юм тийм ээ. Зөвхөн бид нар одоо яг арга зүйн хувьд өрн талаа илүү барьж байгаа. Бид нар онлын хувьд яалчгүй мэдээж энэ буруу зүйл бол биш. Мэдээж онлын хувьд бид нар шинжлэх ухаанчсан энэ арга аргачлалаа бол ашиглах хэрэгтэй. Сэтгэл судлалыг угаасаа ингээд өрөнд үүсгэж байгаа тийм. Эдгээр бидний ёс заншилд байгаа зүйлүүдийг шинжлэх ухаанчаар бас харж болно гэж. Өөрөөр хэлбэл бид нар шашныг шашин талаас нь хараад тэр одоо зан үйл талаас нь хараад байна. Бид нар ёс заншлаач гэсэн зан үйл талаас нь хараад. Энийг бид нар бас илүү шинжлэх ухаан талаас нь харах ч бас боломж байдсан байна гэдэг үнцгийг л хараад байгаа. Энийг практик дээр ашиглаад энийг илүү бас сэтгэл судлалын шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж бас болохоор олон зүйлүүд бас байна гэж харсан. Зөв. За. Улам л сэдв ууг нь их л гоё болоод энэ цаашаа улам их юм дэлгэрүүлж ууг нь асуумаар л дааж. Ерөөхдөө подкастын цаг маань ерөөхдөө бас дуусч 1 цагийн хугацаанд ерөөхдөө ингээд дуусгахыг гэж бодож байна. Дараа нь магадгүй илүү бас энэ сэдвэрээ илүү дэлгэрүүлээд дахиад нэг дугаар хийхийг үүсэхгүй. Тэгэхээр дараа нь дахиад
өрж магадгүй шүү. За баярлалаа. Тэгээд сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд бас баярлалаа. За одоо манай подкастын хамгийн сүүлийн нэг даалгавар үлдсэн гэдэг. Манай подкастын маань нэг уламжлал гэх юм одоо нэг сонирхолтой зүйл байдаг. Ингээ хамгийн сүүлд үзэгч нараасаа буюу одоо сонсож байгаа хүмүүсээс ямар нэгэн асуулт асуугаад дуусгадаг. Энэ яг илүү тийм актив тийм харилцан ярилцж байгаа мэт уур амьсгалыг бүрдүүлэх юм болов уу гэж би бодоод ерөөдөө бас энийг бодож алсан л та. Хамгийн сүүлд сонсож байгаа сонсогч нараас зүгээр ямар ч хамаагүй асуулт байж болно. Өнөөдрийн сэдвтэй холбоотой ч байж болно, холбоогүй ч байж болно. Өөрийнхөө хүсэж байгаа нэг асуултыг ерөөдөө зочин маань асуугаад тэгээд ерөөдөө өндөрлөдөг байгаа. За би одоо намайг сонсож байгаа хүмүүсээс асууна гэж сонсож байгаа хүмүүсээс асууна гэсэн үг. За тэгээд энэ подкаст дуусаад сонсогч нараа тэр талаар ингээд цаашаа илүү бодох тийм тэр суурийг өгж байгаа гэсэн үг тийм. Ямар ч хамаагүй асуулт байж болно. Тэгэхээр нэгэнтэй л энэ одоо сэдвийг ярьсан юм чинь энтэйгээ холбоотой л зүйлийг асуучих гэж би бодлоо. За. Хүний амьдралын яг утга учир юу вэ? Тэр утга учир дээр хүрсний дараа түүнээс илүү цаашаа утга учир байх болов уу гэд нэг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Яа, их сонирхолтой асуулт байна шүү. Би ч гэсэн өөрөө бас шууд асуусан чи дотроо бодож шít. За үзэгчнээс асууж байгаа маань зочны асуулт бол амьдралын тань утга учир юу вэ? За хэрвээ тэр та утга учиртай хүрчих юм бол цаашдаа ямар утга учир байх вэ гэсэн асуулт. Зөв үү? Тийм. Цаашдаа түүнээс илүү утга учир гэж гарч ирэх болов уу? Зөв. За ингээд ерөөхдөө бол Мета подкастын маань 3 дахь дугаар ийхүү өндөрлөж байна. Зочноор оролцсон. Дэлгэр сайхан ахтай бүгдээрээ баярлалаа гэж хэлье. За та бүхэнд баярлалаа. Цаашдын ажил, амьдрал, сурлах хөдөлмөр бүхий л зүйлд нь өндөр амжилт хүсье. За энэ удаагийн подкаст маань ийхүү өндөрлөж байна. Сонсож байгаа хүмүүстээ баярлалаа.